энэ оройн дээр жоох хүлээлттэй уучлаарай. Наа мөгсөн гэдэг би ресторан хариуцсан менежер байна. За энэ бол өнөөдрийн багш Инх Алтар Монгол Улсын мастер таваач. Манай рестораны ерөнхий таваач. За тэгээ хальт тавьцал бол доонхон 6 жил ажиллаж байсан таваачраа манай рестораны ахлах таваач байж байгаа. Яг одоо энэ рестораны хариуцсан ажиллаж байгаа. За тэгээд өнөөдөр бол яг стейкийг хэрхэн бэлдэх, тэгээд шарах, тэгээд дээрс нь стейк зогтсон хамгийн гой 2 соусыг хийж сурна. Гэхдээ тэр нь бол бүр аюу хэцүү соус биш мэдээж гэртээ учраас creamy potato төмсөр одоо 3 төрлийн одоо хамгийн илтгэдэг нэг учраас хамгийн гой 3 ачрыг хийх юм. Дээрс нь бол бас нэг дуртай ачраа игээд өөрөөсөө гэсэн амтыг гаргаад хэдүүлээ тийшээ суугаад идээд биенийхээ амсаа туршлага солилцоод нэг юм орой болох юм аа. Тэгээд энэ ард байгаа ширээ таад туслах ширээ шүү. Юмаа тавьж болно. За тэгээд яг шефтэйгээ ярилцаад гол нь ингээд ярилцаад өөр асуулт асуу зөвхөн энэ хоолтой холбоотой биш гэсэн зөндөө зөвлөгөө өгнө. Гэрийн нөхцөлд бол хариулт авах байж болно. Эсвэл энд ч шаарч болно л доо. Тэгээд яг өнөөдрийн сонголт юу гэхээр миний хувьд одоо энэ хариултыг сонгоцсон байж байгаа. Тэгээд одоо ингээд шахах хүртэл би нэг юу гоё юм гарч ирдэ. асаахаа. За одоо ингээд Тэтгэх хоогата 12 дээр л тавьчих. Салаатынхаа дахиад хөдөлгөөний шараад оомжтой хийчихсэн. Дараа нь хачруудыг оомжсон. Үүгээр салаад өөрөө ахман болоод бас ч хөрцөн байх хэрэгтэй. Тийм учраас одоо стейк хийхээс илүү бас